Хүргэлтийн заавар. Хүнсний хүргэлт. Алхам 1. Хүнсний хүргэлтийн захиалгыг ап дээрээс сонгон авна. Алхам 2. Хоёр төрлийн хүнсний хүргэлтээс сонголтоо хийн. Өөрөө хүнс цуглуулан хүргэх болон цуглуулан бэлдсэн хүнсийг очиж аваад хүргэх. Өөрөө хүнс цуглуулан хүргэх нь 10,000, бэлдсэн хүнс авч хүргэх нь 7,000 төгрөг. Алхам 3. Та өөрөө хүнс цуглуулан хүргэх бол сонгосон захаас захиалагчийн сагсалсан хүнсийг төлбөрийн баримттай тулгаж тоош хэргийг сайтар шалган чанартай шинэ бүтээгдэхүүн сонгон хүргэлтэд гарна. Эсвэл бэлэн цуглуулсан хүнсийг шууд зах дээрээс очин бэлтгэгчээс аван хүргэлтэд гарна. Алхам 4. Төлбөрийг хийхдээ ап дээрх захиалгын хуудсыг төлбөрийн баримттай тулгаж банкны картаар төлбөрөө хийн баримтыг байгууллага дээр буюу 6731 139 кодоор бичүүлэн өөртөө авч үлдэнэ. Алхам 5. Захиалагч руу залган хаягийг сайтар нэгтлэн баттган хөдлөнө. Яаралтай үед 77 50 дугаар залган хаягийн дэлгэрэнгүй болон бусад мэдээллийг лавлах мөн хоцролтыг мэдээлэх боломжтой. Алхам 6. Захиалагчид хүргэлтийг өгөхдөө мэдлэн бараа бүтээгдэхүүнийг заавал шалгуулan хүлээлгэн өгөөд баярлалаа, баяртай гэж хэлнэ. Алхам 7. Ап руугаа ороод захиалга дуусгах товч дээр даран хүргэлтийг дуусгаж хүргэлтийн төлбөрөө таны wallet руу нэмэгдэж орно.